Өдрийн мэнд та бүхэндээ би энэ удаагийнхаа дугаараар auxiliary verb-ийн талаар заах гэж байна. За, auxiliary verb гэдэг маань монгол хэл дээр туслах үйл үг гэсэн үг байгаа. За, туслах үйл үг маань яг юу юм бэ гэдгийг одоо хэдүүлээ авч үзсний дараа та бүхэн маань ямар хэрэгтэй зүйл байдгийг бэ гэдгийг нь ойлгох бах. Ерөнхийдөө ихэвчлэн манайхан нэг сайн ойлгодоггүй, мэддэг нь зүгээр автоматар хэлдэг, мэдэхгүй нь болохоор ингээд хайчдаг тийм зүйл байгаа. Гэхдээ хайсан тохиолдолд өгүүлбэр маш буруу сонсогддог. Гэхдээ хүнд ойлгогддог тий. За, хэрвээ та бүхэн маань өөрийнхөө анхан шатны бидлэгийг суурьтай нь маш зөв тавья, энэнтэй л хамт сурыг гэд ингээд зорилго тавих юм бол та бүхэн маань энэ auxiliary verb гэдэг зүйлийг л маш сайн сурах юм байгаа шүү. За, тэгэх юм бол таны англи хэл чинь анханасаа маш зөв сонсогдно гэсэн. Анхан шатны мэдлэгтээ би муу англиар ярьдаг гингүүтэл алдаад байх ямар ч шаардлага байхгүй ч тийм ээ. За, магадгүй та хэдхэн үгтэй, магадгүй та 200-300 үгтэй гэсэн юмнээсээ тэрнийгээ маш зөв хэрэглэж чаддаг байх юм бол таны англи хэл чинь зүгээр сайхан дайжгүй болно. Алдаагүй сайхан сонсогдох боломжтой гэж бас хэлмээр байгаа юм аа. За, ингээд хэдүүлээ auxiliary verb буюу туслах үйл үг гэж яри юу юм бэ гэдгийг үзэж эхэлцгээе. Auxiliary verb ер нь маш олон төрлийн auxiliary verb байдаг. Auxiliary verb-ийн хамгийн гол хэрэглэгддэг 3 гэх юм бол энэ be болон being format, do болон doing format, have болон having format гэж байж байгаа юм. За, тэгээ бусд нь болохоор modal verbs гэж бас байж болно. Modal verbs-ийг болохоор тусдаа хичээлдэр үзэхээр байгаа. За, be гэдэг маань болохоор am, is, are-ийн хэлбэрүүд шүү. I am, he is, subject and verb agreement гэдэг хичээл дээр маш дэлгэрэнгүй үзсэн байгаа. I, we, you гэж хэрэглэгдэж байгаа бол тэр маань юу гэсэн үг гэхээр би, чи, тэднэр, биднэр гэсэн үг шүү дээ, тийм ээ. Subject нь тэдгээр үгнүүд байгаа бол auxiliary verb нь I гэж байгаа тохиолдолд am, they юм he, she, it гэж байгаа тохиолдолд is, олон тоон дээр they юм уу are гэж байгаа тохиолдолд эсвэл you гэж байгаа тохиолдолд биднэр, тэднэр, чи гэж байгаа тохиолдолд are гэдэг auxiliary verb-ыг авдаг байгаа. За, am, is, are гэдэг маань туслах үйл үг хэлбэрээр өгүүлбэр дээр ихэвчлэн continuous цаг дээр боيو одоо хэрэглэгдэж одоо болж байгаа үйл явдлыг тодорхойлж байгаа үед ашиглагддаг. Би энэ дээр маш дэлгэрэнгүй үзэн эхнийх нь болохоор зүгээр introduction буюу танилцуулга маягаар хүрэгдэж байгаа шүү. За, дараагийнх нь болохоор do гэж байгаа тийм ээ. Do гэдэг болохоор өгүүлбэрт үйл үг хэлбэрээр ашиглагдаж байгаа тохиолдолд do гэдэг маань хийх гэсэн утгатай үг байдаг болвол auxiliary буюу туслах үйл үг хэлбэрээр ашиглагдаж байгаа тохиолдолд do гэдэг маань ямар ч утгагүй зүгээр л өгүүлбэрийг зөв болгох үүднээс ашиглагддаг гэсэн үг шүү. Ер нь auxiliary verb нь ерөөсөө орчуулгагүй туслах үйл үг бол хэзээ ч орчуулгаддаггүй. Тийм болохоор өгүүлбэрийг зөв болгох grammatically correct буюу өгүүлбэр зөв хувь маш зөв болгохын тулд эдгээр туслах үгнүүдийг ашигладаг. Цаг болоод одоо нөгөө нэг ашиглагдж байгаа subject-ээс шалтгаалаад энэ туслах үгнүүд чинь өөрчлөгдөж идэг гэсэн үг шүү. За, do дараачих нь болохоор have. Өгүүлбэр дээр гол үйл үг гэж байдаг бол тэдгээрийг зөв болгох өгүүлбэр 100% зөв болгох зөв цаг дээр аваачихын тулд эдгээр туслах үгнүүд буюу auxiliary verb-уудыг бид нэр ашиглаад байгаа шүү. За, auxiliary verb нь 3 төрөл, хамгийн гол 3 төрөл нь do, have гэж байдаг бол do гэдгийг энгийн цаг дээр ашиглана. Энгийн цаг гэдэг нь present simple, past simple гэдэг энгийн цагуудаар ашигладаг бол have гэдэг нь болохоор present perfect цаг дээр одоо нөгөө нэг present perfect цаг гэдэг нь болохоор үр дүн нь тодорхой үед гэхдээ хизээ гэдэг нь тодорхой биш үед ашиглагдаж байгаа цаг шүү. Өөрөөр хэлбэл төвсөн цаг гэсэн үг гэдэг. Төвсөн цаг гэдэг нь болохоор би даалгавраа хийчихсэн, тэр ирчихсэн, би идчихсэн, тэд явчихсан гэд тийм ээ. Гэхдээ яг хизээ явсан, яаж явсан гэдэг нь бол тодорхой биш. Зүгээр л үр дүнгийн ярьж байгаа тохиолдолд төвсөн цагийг ашигладаг perfect цаг. За, энэ цагийг онцолж байгаа тохиолдолд ихэвчлэн энэ have гэдэг туслах үйл үг орж ирдэ шүү. Have гэдэг маань байгаа гэж орчуулагдж байгаа хэлбэр нь энэ auxiliary verb-тэй холбоогүй. Have гэдэг маань өөрөө дангаараа үйл үг болж байгаа тохиолдолд гол үйл үг буюу main verb болж байгаа тохиолдолд байгаа гэж орчуулдаг бол зарим үед ихэвчлэн perfect цаг дээр илэрхийлэгдэж байгаа perfect цаг дээр өгүүлбэр нь байгаа юм шүү гэдгийг илтгэхийн тулд have гэдэг auxiliary verb-ыг ашигладаг байх нь тийм ээ. За, ойлгомжтой юу?
За дараачих нь болохоор am is are гэж байгаа. За am is are гэдэг маань болохоор нэрийн нүг I am, he is, she is дээр is чи болон тэд нар бид нар те we they гэж байгаа дээр are гэдэг акселээр бүрддэг. Би гэдэг хөлбөрөөр нэг их ашиглагддаггүй хуурсан хэлбэрүүдгүй юу am is are дээрээ ихэвчлэн хэрэглэгддэг. Одоо үргэлжилж байгаа цаг дээр ихэвчлэн залхагддаг туслах үйл үг байгаа юм аа. За өөрөөр хэлэх юм бол do гэдэг нь энгийн цаг буюу present simple, past simple, future simple дээр ашиглагддаг болвол have гэдэг нь болохоор perfect цаг дээр ашиглагддаг. Be гэдэг нь болохоор одоо үргэлжилж байгаа цаг дээр ашиглагддаг туслах үгнүүд байгаа юм а гэж ойлгож болох юм тийм ээ. Тэгэхээр та өөрөө ямар цаг дээр ашиглаж өгүүлбэр хэлэгч байгаа вэ? Ямар цаг дээр ашиглаж, ямар цагийг ашиглаж ярих байгаа вэ гэдгээс шалтгаалаад эдгээр туслах үйл өгнүүдээс сонголттойгоор авч хэрэглэж болно гэсэн үг юм а. Гэхдээ энэ чигээрээ байхгүй жоохон солигдоод явдаг байгаа гэсэн үг шүү. За ингээд хэдүүлээ цаашдаа ингээд хичээлүүдтэйгээ танилццгаая. Have гэдгийн үгнэлрөө they can be used as a main word тийм ээ. Have гэдэг үгнүүд маань болохоор миний түрүүний хэлсэнчлэн гол үйл үг, өгүүлбэрийн гол үйл үг болж орж болдог. Гэхдээ та бүхэн маань бодолж болохгүй шүү за. Гол үйл үг болж орж болно. I have a pen. За туслах үгч байж болно. I have found a pen гэдэг нь болохоор за энэ хоёрыг аваад үзье. I have a pen. Надад баал байгаа. Бидэнд үцэг байгаа тийм ээ. We have a pen. We have a pen гэдэг өгүүлбэр дээр we гэдэг маань бид, have гэдэг маань байгаа. Тэгээ үцэг гэж байгаа бол бидэнд үцэг байгаа гэж орчуулагдаж байна. Дээдлийн улаан дээр болохоор we have found a pen. We have found a pen. Энэ маань болохоор бид нар үзэг олсон гэж байгаа сте. Found гэдэг маань find гэдэг үгийн өнгөрсөн тоо юм шүү за. Өнгөрсөн цаг. Found гэдэг бол find гэдэг үйл үгний find гэдэг олох гэсэн утгатай үйл үгний өнгөрсөн цаг. Тэгэхээр found гэдэг нь үйл үг юм бол have гэдэг нь энэ дээр юу юм бэ тийм ээ? Туслах үйл үг гэж явж байгаа шүү. Тэгэхээр энэ маань болохоор би үзэг олсон, үр дүн нь би үзэг олсон. Би зүгээр л үзэг олсон гэсэн мэдээлэл байгаа учраас гэтээ өчтөр олсон юм уу, өчтөр олсон юм уу, 2 цагийн өмнө олсон юм уу, хизээ олсон гэдгийг хэлээгүй байгаа. Зүгээр л үр дүнгийн танилцуулж байгаа учраас энэ өгүүлбэр маань perfect буюу төгсөн цаг дээр ашиглагдаж байгаа учраас have гэдэг auxiliary verb-ыг зайлшгүй ашиглах шаардлагатай болж байгаа юм аа. За, ийм ялгаатай байгаа шүү. Have гэдэг бол төгсөн цагийн туслах үйл үг. Энэ маань бас хувиран цаашдаа хэдүүлээ үзцгээе. За, be гэдэг маань болохоор am, is, are гэдэг үйл үгний хамгийн ихний хувилбар. Be гэдэг үгийг та энэ чигээр нь хаанч харахгүй. Am, is, are гэд хувирсан хэлбэрүүдийг харна шүү за. Am, is, are-ыг яаж ашиглах вэ гэхээр өгүүлбэрийн subject буюу эзэнтэй таарж байх ёстой. Яаж am-ийг ашиглах юм уу, is-ийг ашиглах юм уу, are-ийг ашиглах юм уу гэдгийг нь subject and verb agreement гэдэг хичээл дээр үзсэн байгаа. I гэж ивэл am, he, she гэж ивэл is, you, they, are гэж юм бол are. Гэл ерөнхийдөө тохирч байх ёстой гэдэг үгэл утгыг энэ дэр хэлсэн байна. За, they are nice гэж юм тийм ээ. They гэдэг мандлаараа тэд гэж байгаа учраас are гэдэг auxiliary verb-ыг are гэж авлаа. She гэж байгаа учраас is гэж авлаа. I гэж байгаа учраас am гэж авлаа. Эдгээр бүгдээрээ be-ийн хувилбарууд. Гэхдээ subject нь юу байгаа вэ гэдгээс шалтгаалаад хуурчсан байгаа хувилбарууд гэсэн үг шүү. За, дараачих нь do гэдэг auxiliary verb usually add not to form negative sentences тийм. За, энгийн нөгөө цаг дээр ашиглагддаг гэж хэлжсэн шүү дээ. Энгийн цаг гэдэг нь болохоор одоо үргэлжилж байгаа биш, төгссөн биш, зүгээр л би тэгдэг ингэдэг. За, би ихт босдог, би хичээлийг хийдэг. Present simple цаг. Альсгүй бол би өчтөр 2 цагт гэртээ ирсэн. Хизээн тодорхой өнгөрсөнд болсон зүйл болохоор past simple цаг. Өнгөрсөн энгийн цаг. Дараачих нь болохоор future simple цаг. Future simple цаг гэдэг маань болохоор хизээн тодорхойгүй ирээдүйд болох ч байгаа зүйл. Яг
төлөвлөгдөөгүй, маш нарийн төлөвлөгдөөгүй. Гэхдээ ирээдүйд болох ч байгаа. Магадгүй би ингэн тэгнэ. Би Орос явна тийм ээ. Дараа жил Орос явна гэж хэлэхэд бол энгийн ирээдүйд цаг гэсэн үг. Яг болох гэж байгаа зүйл ингээд наривчлан тодорхойгүй бүрхэг ирээдүг өөрөөр хэлэх юм бүдүүлгээр хэлэх юм бол нэг тийм бүрхэг ирээдүг future simple цаг гэж хэлдэг шүү за. Эднэрийг ерөө simple цаг гэж хэлдэг та. Гэргэлж баг simple цаг гэж нэрлэдэг. Гэхдээ эднэр дээрээсээ past simple болон present simple хоёр дээр нь өгөөсгсөн утга оруулж ирэхийг хүсэх юм бол тэдгээр өгүүлбэрүүдийг одоо зүгээр энгийн өгүүлбэрүүдийг өгөөсгсөн болгож хуурахыг хүсэх юм бол do гэдэг дээр not залгаж ашигладаг шүү за. Өгүүлбэр жишээн дээр авах юм бол илүү сайн харагдах байх гэж бодож байна. I don't eat spicy food. За энэ өгүүлбэр маань болохоор spicy гэдэг нь халуун ногоотой гэсэн үг. Халуун ногоо гэсэн үг. Food гэдэг маань хоол гэсэн үг байгаа тийм ээ. Тэгэхээр I don't eat spicy food гэдэг маань болохоор би халуун ногоотой хоол иддэггүй тийм ээ. За хэрвээ та энэ өгүүлбэрийг би халуун ногоотой хоол иддэг гэж хэлэх байсан бол I eat spicy food. Эсвэл I like spicy food гэж хэлэх байсан тийм ээ. Гэхдээ үгүйсгэхийг хүсэх юм бол энэ do гэдэг auxiliary verb-ыг ашиглаад I don't гэдэг үг оруулж ирж байгаа шүү. I don't, we don't. За би дэлгүүр хийсдэг гэж хэлээ те. I like shopping. Би дэлгүүрс дуртай. I like shopping. За хэрвээ би дэлгүүр хийсэх дургүй гэж хэлхийг хүсэх юм бол I don't like shopping. Do гэдэг үгийг өгөөсгөж оруулж ирээд өгөөсгсөн үйлбэрийг энгийн цагууд дээр өөрөөр хэлэх юм бол бүтээдэг байх нэ. Дүүг туслах үйл үг хэлбэр яаж ашиглах вэ гэж юм тийм ээ. Энгийн өнгөрсөн болоод одоо цаг дээр өгөөсгсөн өгүүлбэр зохиох гэж байгаа бол дүү гэдгийг негатив формд нь оруулаад буюу don't гэдэг үгийг ашиглаад өгөөсгсөн утгад оруулаад ашиглаж болдог тийм ээ. За present simple буюу энгийн одоо цаг дээр яаж ашигласан баа хэдүүлээ харцгаая. За subject нь I, you, we, they байх юм бол do гэдгийг ашиглана. Зүгээр л өөрчлөгдөхгүйгээр I, you, we, they буюу чи, би, чи, бид нар, тэд нар гэж байгаа тохиолдолд do гэдгийг ашиглана тийм ээ. За do гэдгийгээ тэгээд not нэмээд үүсгэсэн болгоч шүү дээ. Яг гэх юмэр өгүүлбэрээ үүсгэсэн болгох гэж байгаа учраас за you don't have to do this. You don't have to do this. Чи үүнийг хийх хэрэггүй. Have to гэдэг маань болохоор have гэчээ to гэдэг үг орж ирээд have to гэдэг үг маань болохоор тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн үг байгаа. Энэ талаар би YouTube-ийн хичээлдээ бас заасан байдаг та бүхэн үзээрэй. Have to гэдэг маань тэгэх ёстой. Do this гэдэг нь болохоор хийх ёстой тийм ээ. За та бүхэн анзаарч байгаа бол you don't have to do this гэдэг бол do гэдэг үгийг хоёр өөр янзаар ашигласан өгүүлбэр орж ирж байна тийм. Эхний do нь болохоор auxiliary verb хэлбэр ашиглаад auxiliary verb дээр not нэмээд don't болгоцсон байгаа бол хоёр дахь do нь болохоор main verb хэлбэрээр ашиглагдсан үндсэн үйл үг хэлбэрээр ашиглагдсан өгүүлбэр байна тийм ээ. Do гэдэг нь хийх гэсэн үг. Тэгээд have to гэдэг нь хийх ёстой тийм. This гэдэг нь энийг гэсэн үг. Чи энийг хийх хэрэггүй гэсэн утгатай өгүүлбэр болж байгаа юм аа. За даачих нь хэрвээ he, she, it гэсэн subject нь буюу өгүүлбэрийн эзэн нь he, she, it гэсэн байгаа тохиолдолд das болж өөрчлөгддөг шүү. Do гэж хэрэглэхгүй das болж өөрчлөгддөг. Тэгээд das гэдэг дээрээ not нэмээд doesn't. Хэрвээ та энгийн өгүүлбэр зүгээр энгийнээр affirmative буюу энгийнээр энгийн утгатай одоо нэг эрэг утгатай өгүүлбэр зохиох гэж байгаа бол энэ do юм уу doesn't don't юм уу doesn't гэдгийг do хэрэглэх шаардлагагүй зүгээр л subject-ийг бичээд үйл үгээ биччихнэ. Гэхдээ тэрнийга өгөөсгөх гэд тэгдэггүй босдог гэж 8 цагт босдог гэж хэлж байгаа бол I wake up at 8 o'clock. Wake up гэдэг нь босох гэсэн үг шүү дээ. I wake up at 8 o'clock. Хэрвээ би босдоггүй гэж хэлж байгаа бол I don't wake up at 8 o'clock. Үүсгэж байгаа тохиолдлыг нэг зөвхөн ашиглах юм байна шүү за. She doesn't need
За she doesn't need me гэж тийм ээ. Тэр нь болохоор тэр юм subject нь тэр юмхтэй гэж байгаа учраас нөгөө өөрчлөгдөн гэдэг дүрмийнхаа дагуу does болоод тэгэд үгүйсгээд doesn't болчихно гэсэн үг байхгүй. За хэрвээ ингэж бичиж чадах юм бол she don't гэж хэлэхгүйгээр тийм ээ. Хэрвээ үүсгэсэн өгүүлбэрийг та ингэж зохиож чадах юм бол таны өгүүлбэр чинь маш зөв болно гэсэн үг байгаа юм шүү. За past simple цаг дээр саяныхлаар present simple буюу тэгдэг ингэдэг гэдэг ерөөсөө өөрчлөгддөггүй одоо болж байгаа өөрчлөгддөггүй зүйлийн талаар ярьжсэн бол одоо өнгөрсөнд нэг удаа болсон зүйлийн талаар ярихдаа өнгөрсөн цагийг ашиглана тийм ээ. Энгийн өнгөрсөн цагийг ашиглагч байгаа бол do гэдгийга өнгөрсөн цаг дээр нь ашигладаг шүү. За бүх subject бүх эзэн нь he, she, it, I, we юуж байсан хамаагүй did гэдэг үгийг оруулж ирдэг. Do гэдэг маань өнгөрсөн цаг дээр did болж өөрчлөгддөг учраас did гэдгийг оруулж ирдэг шүү. За I didn't mean it. I didn't mean гэдэг маань болохоор тэгэх одоо тэрийг түүнийг илтгэх, түүнийг илэрхийлэх гэсэн утгатай үг байгаа. За тэгэхээр би энийг яаж ашиглаж ийм гэхээр I didn't mean it гэхээр болохоор би түүнийг хэлэх гэж зориогүй, би ингэж хэлээгүй гэсэн утгатай үг байгаа шүү. За future simple цаг дээр одоо нөгөө бохироор хэлэх юм бол таамгаар дэвшүүлж байгаа, ингэгч байгаа гэд ингээд нарийн тодорхойгүй ирээдүйн талаар ярих байгаа бол энгийн ирээдүйн цагийг ашиглана гэж хэлж байсан байгаа. Тэрэн дээр яаж ашиглах вэ гэхээр одоо subject нь юу байхаас үл шалтгаалаад will гэдэг үг ашиглаждаг. Do гэхээ оронд will гэж залгачдаг гэж ойлгож болно. За өнгөрсөн дээр did гэж өөрчлөгдсөн бол ирээдүйд will болж өөрчлөгддөг гэсэн. Do маань do гэдгийг ашиглах хэрэггүй will гэдэг туслах үйлийг оруулж ирдэг гэсэн. За I will not дахиад үүсгэж байгаа шүү дээ. Тэгэхээр will гэдэг дээрээ not залгаад эсвэл won't гэж хэлж болдог. WON нөө зураасаа тавиад T үсэг тийм. Won't гэж болж ирдэг. I will not work tomorrow. Би маргааш ажиллахгүй. За do гэдгийг ингэж ашигладаг байна. Ихэвчлэн энгийн цаг дээр өгүүлбэрийг үүсгэх суудад оруулах байгаа бол do гэдгийг ашиглана. Гэхдээ дүрм нь present simple цаг дээр do юм уу does болж өөрчлөгддөг. Subject-ээс шалтгаалаад past simple цаг дээр болохоор subject нь юу байгаагаас үл хамааран did болж өөрчлөгддөг. Ирээдүйн цаг дээр болохоор will болж өөрчлөгддөг. Subject нь юу байгаагаас үл хамааран. Энийг чэйжлэх ёстой шүү за. Энэ бол маш өргөн хэрэглэгддэг дүрэн байгаа. Хүүе ингэж бичлээ гэж юу болох юм бэ гэж асууж магадгүй та өөрөөсөө би ингэж хэлдэггүй шүү дээ. Ингээл инглигээд яах юм гэж бодож магадгүй. Гэхдээ энэ бол зүгээр л зөв хөлбөр нь. Зөв нь л энэ гэж дөрмийнхаа хувьд зөв нь л энэ гэж ойлгоорой за. За асуулт асуух боломжтой байдаг. За ямар асуулт асууж байна? Саяных чинь болохоор нөгөө нэг энгийн цаг дээр үс утгатай өгүүлбэр зохиож болдог гэжсэн бол эдгээр туслах үгнүүдийг ашиглаад бас асуулт асууж болдог шүү. Мөн тухайн цагууд дээр. Does he know about it? Тэрийн талаар мэдж байгаа юу? Асуулт асуутаа тийм ээ. Do you like ice cream? Бас л нөгөө нэг ярьжсэн he, she, it байх юм бол does гэжсэн. I, you, they, we байх юм бол do гэжсэн тийм ээ. Яг тэр дүрмэндээ захирагдаад do юм уу does гэдгийг урдаа оруулцдаг гэсэн үг байгаа. Тэгээд subject-ийн болохоор өгүүлбэр эзнээ тухайн auxiliary verb-ийнхаа яг арт талд оруулчихна. Тэгээд үйл үг оруулчихна гэсэн үг. Гол үйл үг. Do гэдэг нь болохоор одоо энэ хоёр жишээнд харахад does гэж хэлж дээ. Аас нь he know about know гэдэг маань гол үйл үг байна. He гэдэг маань өгүүлбэрийн эзэн байна. Тэгээд auxiliary verb-оор асуулт эхэлдэг гэсэн. За мөн ялгаахгүй өнгөрсөн цаг дээр асуух гэж байгаа бол did гэдэг auxiliary verb буюу туслах үгээ ашиглаад did you call me yesterday? Хизээ гэдэг нь ойлгомжтой өнгөрсөн цаг. Will you come home tomorrow morning? Чи маргааш өглөө гэртээ ирэх үү? Мөн ялгаахгүй will гэдгийга асуултандаа ашиглаад явчихна гэсэн үг байна шүү дээ. За сэдвүүлээ дүнгийн цай дүүг үзээд дуусчлаа. Дахиад 2 байна. За
be гэдэг маань болохоор яаж ашиглах вэ гэдгийг хэдүүлээ үздэхээ. За одоо үргэлжилж байгаа цаг дээр be'г ашигладаг шүү. За одоо үргэлжилж байгаа цаг дээр be'г ашиглана. I гэж байгаа тохиолдолд am гэж ашиглалаа. I am doing my homework. I am doing my homework. Би яг одоо хичээлээ хийж байна. Та бүхэн маань ихэнх нь мэдж байгаа бах одоо үргэлжилж байгаа цаг дээр ярихдаа үйл үг дээрээ гол үйл үг дээрээ ing төгсгөл нэмдэг. Do гэж байгаа бол одоо нөгөө нэг do гэдэг үг чинь энэ үйлдвэр дээр жишээлх юм бол auxiliary буюу туслах үйл үгээр хэрэглэгдэхгүйгээр гол буюу main үг одоо гол өгүүлбэрийн гол үйл үгээр ашиглагдаж байна шүү дээ, тийм ээ. Хийх гэдэг утгаараа ашиглагдаж байна. За тэгэхээр I гэчээ дараас нь am гэдэг туслах үйл үг авлаа. Тэгээд do гэдэг дээр ing залгаад одоо үргэлжилж байгаа цаг бүтдэг бахна. I am doing my homework. За одоо би хоол яаж ингэж хэлж байгаа бол I am cook гэдэг дээр ing залгадаад I am cooking. Яг одоо болж байгаа үйл явдал шүү дээ, тийм ээ. За he she eat гэдэг байгаа болохоор тэр эмэгтэй тэр ихтэй ask-гүй амгүй нэг шиг зүйлийн талаар ярьж байгаа тохиолдолд is гэдэг auxiliary verb-ыг ашиглана. За даачхан одоо өгүүлбэр дээр she is watching TV. Тэр яг одоо зурт үзэж байна, тийм ээ. Тэгэхээр she auxiliary verb is яг тэгэхээр she гэж байгаа учраас is гэдэг байна гэдэг дүрэн байгаа. Тэгээ watch гэдэг нь үзэх гэсэн үг. Watch TV гэдэг нь зурт үзэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр watch гэдэг дээр ing залгадаад watching. Даачх дээр нь they, we, you гэж байгаа тохиолдолд are гэдэг auxiliary verb заслагддаг. Энэ гэхдээ зөвхөн одоо үргэлжилж байгаа цаг дээр шүү. За are. За they are playing cards. They are playing cards. Тэд яг одоо хүзүү тоглож байна. Play гэдэг дээр ing залгалаа. Playing боллоо. Тэгээд хүзүү гэдэг маань card гэсэн үг шүү. Карта тоглож байна биш хүзүү тоглож байна гэсэн үг байна шүү. За одоо нэг өнгөрсөн цаг өнгөрсөн одоо цаг гэж байдаг. Өнгөрсөн одоо цаг гэдэг маань болохоор яг өчигдөр юм уу яг өнгөрсөн үед яг тухайн өнгөрсөн үед. За present continuous цаг гэдэг бол би яг одоо хичээлээ хийгээд яг одоо би хичээлээ зааж байна, тийм ээ. Тэгтээ би өчтөр 3 цагт юу хийж исэн бэ гэхээр би яг өчтөр 3 цагт хичээлээ хийж байсан. Тэгж байсан, ингэж байсан гэдэг үйлдэл дээр бас past continuous цаг гэж орж ирдэ шүү. Past continuous цаг гэвэл зөвл би өчтөр тоглосон гэдэг юм бол энгийн цаг, тийм ээ. Past simple цаг энгийн цаг. Тэгтээ би яг өчтөр 3 цагт хичээлээ хийж байсан. 3 цагт би энэ бичлэгийг хийжсэн гэдгийг тодорхой зааж өгч байгаа. Өнгөрсөнд тодорхой зааж өгч байгаа бол past continuous цагийг ашигладаг. За past continuous цаг дээр та хэрвээ ярихыг хүсэж байгаа бол am is орчин бас өөрийнхоороо өөрчлөгдөж байдаг гэсэн үг. За хэрвээ subject нь юм уу he she it байх юм бол was нөгөө нэг he she чи is байж байгаад was болцсон байгаа сте тий өнгөрсөн цагт хэрвээ та ном уншаад одоо ингээд юм сонсоод YouTube ч юм уу үзээд ирэхээр энэ өгнүүд ямар их байдаг байсан юм бэ би яа данзардгүй байсан юм бэ ер нь яг ийм учиртай юм биш үү гэж ойлгож олоо нэг тийм арай мэдлэгтэй үнэнүүдээр харж эхлэх болов гэж би бодож байна. Ер нь эдгээр өгнүүд бүр маш их хэрэглэгддэг шүү. За өчтөр би унтаж байсан. Тодорхой үед 3 цагт ч юм уу тийм ээ. Унтаж байсан. Чамаа заалгах үед би унтаж байсан энэ төр гэж хэлэх гэж байгаа бол I гэнэт was sleeping. Яг одоо би унтаж ингэж байгаа бол I am sleeping. Өчтөр тухайн үед одоо энэ өгүүлбэр дээр бол дутуу орхисон байна. Ямар нэгэн зүйлийг хийж байх үед яг тодорхой хугацаанд өчтөр ч юм уу 7 хоногийн өмнө ч юм уу тодорхой хугацаанд цаг заасан нөхцөлд наривчилсан цаг заасан нөхцөлд ярьж байгаа бол I was sleeping гэж хэлэх юм байна шүү. За you day we гэж you day we гэсэн өгүүлбэрийн эзэн байгаа тохиолдолд was гэдэг маань өөрчлөгдөд were болчдөг. Өөрөөр хэлэх юм бол олон тоон дээр were болж хуурдаг гэсэн үг шүү. За жишээ нь they were coming гэдэг нь болохоор тэд ирж байсан. Өнгөрсөнд тодорхой хугацаанд тэд ирж байсан гэдэг үгийг хэлэх гэж байгаа бол өгүүлбэрийн хувьд одоо grammatically буюу дүрмийн хувьд ингэж бичих зүг байх нь шүү дээ.
За ирээдүйд үргэлжлэх одоо цаг гэж бас байдаг. Тэр нь болохоор би яг одоо ингээд 3 цагт хичээлээгээ сууж ийн бүгдээ 3 цагт хичээлээ хийгээд сууж байсан гэдэг үг дээр past continuous цаг гэж ашиглаж байгаа бол ирээдүйд би 3 цагт хичээлээ хийгээд маргааш ч юм уу 7 хоногийн дараа ч юм уу ирэх нэгд өдөр ч юм уу тийм ээ би хичээлээ хийгээд сууж байх болно гэдгийг наривчлсан детальтайгаар ирээдүйд цагийг ярьж байгаа бодлол future continuous цагийг бас ашиглаж болдог байгаа шүү. За тэхийн тулд subject нь юу байгаа бэ гэдгээс үл шалтгаалаад бүх subject-ийн хувьд will be гэдэг үг залгагддаг. Will гэдэг үг залгаад нэг энгийн цаг дээр will гэдэг үг залгадаг гэж хэлжсэнтэй яг адилхан will гэдэг дээрээ be гэдэг үгийг залгачдаг байгаа шүү. За тэгэхээр I will be studying tomorrow at 3 o'clock гэдэг ч юм уу те маргааш 3 цагт би хичээлээ хийж байх болно. За одоо нэг өгөөсгсөн өгүүлбэрүүдийг яаж эдгээрийн тусламжтайгаар зохиох юм бэ гэдгийг харцгаая. Add not гэж байна. Not гэдэг үгийг залгаад болоо гэсэн. He is not coming now. Тэр одоо ирээгүй байна. Одоо I'm coming now гэх юм бол he is coming now гэх юм бол тэр одоо ирж байгаа. He is not coming now гэх юм бол тэр одоо ирээгүй байна гэсэн үг байна шүү дээ. За энэ дээр бас нэг зүйл байгаа. Анхаарах ёстой зүйл гэх юм бол одоо энэ was not, will not, is not гэдэг ингээд not залгачдаг гэж тэгжсэн шүү дээ тий. Энийг бас shorten буюу товчилж болдог байхгүй юу? Яаж товчилж ийн гэхээр was гэдгийг wasn't, will not гэдгийг won't, is not гэдгийг isn't гэж товчилждаг. Өөрөөр хэлэх юм бол was not, wasn't хоёр яг адилхан утгатай гэсэн үг шүү. I wasn't working yesterday. Би өчтөр ажиллаагүй байсан. За бас асуулт асуухдаа эдгээр auxiliary verb-уудыг туслах үгүүдийг ашиглаад яг одоо цаг дээрээ одоо үргэлжилж байгаа ирээдүй одоо үргэлжилж байгаа цаг дээрээ асуулт асуух боломжтой байдаг шүү. Were you sleeping? Чи унтаж байсан уу? You were sleeping гэх юм бол чи унтаж байсан гэдэг утгатай өгүүлбэр болж байгаа бол auxiliary verb-ийн урдаа оруулаад ирэхээр туслах үйл үгийг нэг subject буюу өгүүлбэрийн эзнийхээ урд оруулаад ирэхээр асуух өгүүлбэр болчдөг гэсэн үг. Were you sleeping? Өчтөр унтажсэн үү тий? Өнгөрсөн цаг дээр. Are they coming? They are coming гэх юм бол тэд ирж байгаа гэжсэн бол тэд ирж байна уу гэд асуухыг хүсэх юм бол зүгээр auxiliary verb дээр нь тоолт хийгээд туслах үйл үгийг урдаа оруулаад тэд ирж байна уу гэл та ирж байна уу тий? Isn't she going with us? Тэр бидэнтэй хамт явах уу? Явахгүй юм уу гэж орчуулагдаж байна те. Өгөөсгсөн утгаар асууж байгаа болохоор тэр бидэнтэй явахгүй юм уу? За өөрөөр хэлэх юм бол тэр бидэнтэй явах уу гэсэн үг шүү дээ. Will you be going to work today? Та ажилдаа явах уу? Ирээдүйд өнөөдөр яваагүй байгаа одоо удахгүй явах уу гэж асууж байгаа бол та өнөөдөр ажилдаа явах уу гэж асууж байгаа бол will you be going to work today. Өөрөөр хэлэх юм бол та энэ өмнөх нөгөө өгүүлбэр зохиохыг аягүй сайн чаддаг болцсон байгаа тохиолдолд одоо нөгөө дөрмийн ялгааг нь аягүй сайн сурцсан байгаа тохиолдолд асуулт асуух бол зүгээр жижигхэн өөрчлөлт хийгээд зөв асуулт асуух боломжтой болдог гэсэн үг байна. За have-ийг яаж ашиглах вэ гэдгийг хэдүүлээ үзцгээе. Have гэдэг бол хамгийн ихнийх нь нөгөө do гэдэг нь болохоор энгийн цаг дээр гэж ярьжсэн. Хоёр дахь нь болохоор одоо цаг дээр гэж ярьжсэн бол have гэдэг манд болохоор одоо нөгөө нэг үр дүн тодорхой төгссөн цаг тийм ээ хизээ гэдэг нь тодорхой биш. Зүгээр л үр дүн тодорхой зүйлийн талаар ярихдаа ашигладаг цагийн word байгаа шүү. Туслах үйл үг байгаа. За тэр маань present perfect tense гэж нэрлэдэг. Present perfect tense. Өөр бас нэг сонирхолтой юм гэх юм бол одоо нөгөө нэг үйл үг маань өөрөө 3 хуваагддаг ба ш тэ. Энгийн үйл үг, өнгөрсөн цаг дээр одоо цагийн үйл үг, өнгөрсөн цагийн үйл үг, past participle гэж хамгийн сүүлд нэг англи хэл дээр чи үйл үгийг 3 хуваагддаг ш тэ. Ингээл 3 хуваасан table энэ тэнд харагдаад байдаг хүснэгтүүд 3 дугаар багныг энэ perfect цаг дээр ашигладаг шүү.
2 дугаар багны зүгээр хизээ тодорхой өнгөрсөнд буюу past simple цаг дээр хэрвээ 3 дугаар багны болохоор хизээ тодорхойгүй үр дүн нь чухал байгаа өнгөрсөн цаг дээр гэж. Энд чинь бас л өнгөрсөн цаг л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 3 дугаар багийн present perfect цаг дээр ашиглагддаг гэж хэлж болох юм. За энэ маань бас he she it гээд үл subject нь ямар байгаагаас шалтгаалаад бас өөрчлөгдөж байдаг. За he she it байгаа subject нь he she it байгаа тохиолдолд has болж өөрчлөгддөг. Has болж өөрчлөгддөг. She has already gone. Тэр аль хизээний явчихсан. Хизээ явсан тодорхой биш. Зүгээр л одоо үр дүн нь тэр хүн явчихсан байгаа те. Тэр эмэгтэй явчихсан байгаа гэж хэлж байгаа учраас she has already гэдэг үг болохоор энэ өгүүлбэр ерөнхийдөө perfect цаг дээр ашиглаж байгаа шүү гэдгийг илтгэж өгч байдаг, тодорхой болгож өгч байдаг тийм үг байгаа. Аль хизээний гэсэн үг утгатай үг байхгүй. Аль хизээний гэдгийг ашигласан байгаа тохиолдолд энэ өгүүлбэр болвол perfect цаг дээр ашиглагдаж байгаа өгүүлбэр юм байна. Go гэдэг үг маань өнгөрсөн цаг дээр went гэдэг бол past participle буюу 3 дугаар багнан дээрээ gone гэж ашиглагддаг гэсэн. Тэгэхээр энэ өгүүлбэр маань ингээд perfect цаг дээр байгаа өгүүлбэр юм байна. Гэхдээ энэ өгүүлбэрийг зөв зохиохын тулд have гэдэг туслах үгийг ашиглана. Have юм уу has те яаж хуурсан өгүүлбэрийнх нь эзэн нь ямар байгаа вэ гэдгээс шалтгаалаад have юм уу has гэдгийг ашиглаад гол үйл үгийн 3 дугаар форм дээр аваачиж тавиад үйл үгийн 3 дугаар форм дээр оруулаад өгүүлбэр зөв болж бүтдэг гэсэн үг байгаа юм шүү. Тэгээ яаж энэ цагийг яаж сонгох юм бэ гэд бодож магадгүй л дээ. Би энэ цагийг яаж сонгож ярих юм бэ? Одоо цаг дээр ярих юм уу? Өнгөрсөн цаг дээр, энгийн өнгөрсөн цаг дээр ярих юм уу? Эсвэл perfect цаг дээр ярих юм уу? Аль нь дээр нь сонгож ярих юм бэ гэдэг бодол таны сонголт шүү. Өөрөө ярихдаа таны сонголт гэж ойлгож болно. Явчихсан гэдэг үр дүнгийн онцож хэлж байгаа бол та past perfect цагт ашиглана. Хэрвээ 2 цагийн өмнө явсан гэд хугацааг нь онцолж хэлж байгаа зүгээр 2 цагийн өмнө гараа явсан гэд хугацааг нь онцолж хэлж байгаа бол past simple цаг ашиглана гэсэн үг. I, you, we, there гэдэг subject үүсэж байгаа тохиолдолд өгүүлбэр эзэн нь би, чи, бид нар гэж ашиглаж байгаа тохиолдолд have гэдэг нь ерөөсөө өөрчлөгдөхгүй ингээд энэ чигээр ашиглана гэсэн үг шүү за. I have left my wallet at home. Үйлбэрийн жишээ I have left my wallet at home. Би өөрийнхөө төрөвчийг гэртээ орхичжээ. Хизээ орхисон мэдэхгүй. Гэхдээ ямар ч өглөө гартал орхисон байлгүй дээ тий. Зүгээр л одоо орхисон надад төрөвч байхгүй байгаа гэдэг нь чухал байгаа учраас perfect цагийг ашигласан байна. Тэгээд leave гэдэг орхих гэдэг leave явах орхих гэдэг утгатай үйл үгийн өнгөрсөн цагийн 2 дахь болон 3 дугаар хэлбэртээр leave гэдэг үг маань left гэж өөрчлөгддөг шүү. Leave гэдэг үг маань орхисон гэдэг үг маань өнгөрсөн цаг дээр left болон past participle буюу одоо төгссөн цаг дээр ашиглагддаг хэлбрээрээ left гэж ашиглагддаг. За тэгэхээр I гингүүтэй subject нь have гэдэг auxiliary verb буюу туслах үйл үгийг авлаа. Left гэдэг маань орхисон гэдэг хамгийн гол үйлбэрийн гол үйл үг нь 3 дугаар хэлбэр дээрээ ингэж ашиглагдаж байгаа юм аа. За та бүхэнд ойлгомжтой байгаа болов уу гэж найдаж байна. Хэрэв ойлгохгүй байх юм бол дахин үзээрэй. Дахин үзсний дараа та ойлгодог болно. За одоо энэ өнгөрсөн цаг маань болохоор үр дүн тодорхой цаг маань болохоор бас өнгөрсөн одоо ирээдүг гэд хуваагдчихдаг байхгүй. Тэгэхээр цаг гэдэг чинь ийм чухал байдаг. Ямар цаг дээр ярьж байгаа вэ, бичиж байгаа вэ гэдгээс шалтгаалаад дөрмөн шал өөр болж идэг учраас би өмнө нь 12 цагийн хичээлийг орж байсан байгаа. Удахгүй дахиад орно. Хэрвээ та энэ курсыг дуусгасан бол яг цагийг яаж ашиглах юм бэ? Илүү цаган дээр наривчилсан 12 цагийн хичээлд бас суугаарай гэж бас зөвлөмөр байгаа юм аа. За энэ дээр цухас ингээд яриад өнгөрөхөд бол past perfect цаг гэдэг маань болохоор үр дүн тодорхой цаг гэж хэлжсэн шүү дээ. Тэгээ одоо үр дүн би төрөвчсөн орхисон байгаа. Төрөвчөө орхичихсан байгаа нь миний үр дүн байх юм бол өнгөрсөнд үр дүн тодорхой байсан цаг гэж бас байдаг байхгүй. За тэрэн дээр have гэдэг маань had болж өөрчлөгддөг. Had болж өөрчлөгддөг. За жишээлх юм бол I had done my homework. Би өнгөрсөнд хичээлээ хийчихсэн байсан. Өнгөрсөнд үр дүн нь чухал болсон. Үр дүн нь ойлгомжтой болсон байсан. Би өнгөрсөнд хичээлээ хийчихсэн байсан.
За ирээдүйд бас үр дүн нь ойлгомжтой байх боломж бас байна. Subject нь юу бахаас үл шалтгаалаад will have гэж өөрчлөгддөг. Will гэдэг туслах үйл үг орж ирсэн байгаа тохиолдолд ер нь ирээдүйд цаг дээр ярьж байгаа зүйл юм аа гэдгийг та автоматар шууд бодож явах хэрэгтэй гэсэн үг шүү. Жишээ өгүүлбэр we will have completed by 10 pm. We will have completed by 10 pm. Энэ нь болохоор ирээдүйд буюу 10 цагт бид нэр дуусчихсан байна. Ирээдүйд үр дүн тодорхой болчихсон байх зүйлийн талаар ярьж байгаа учраас will have гингүүтээ complete гэдэг маань дуусах гэсэн үг шүү дээ. Complete гэдэг үгнийхаа бас part participle буюу 3 дугаар хэлбэрийг нь авч ашигласан байгаа юм а. Энэ бол нэлээд наривчлсан төвшөнд анхан шатны хичээл бол биш болоо явчихж байгаа. За, perfect цаг дээр яаж үгүйсгсэн утга гаргаж ирэх вэ тийм ээ? Have гэдгийг ашиглаад яаж үгүйсгсэн утга гаргаж ирэх вэ гэхээр нүг don't гэдэг ч юм уу isn't гэдэг ч юм уу тэднийг бол одоо ашиглахгүй гэсэн үг шүү дээ. Яагаад гэх юм бол төгсөн цаг дээр ярьж байгаа учраас perfect цаг дээр ярьж байгаа учраас за have гэдэг дээрээ л not нэмчихнэ гэсэн үг. I haven't started yet. I haven't started yet. Би арай эхлэхгүй байна. За асуулт асуухтаа бас л нөгөө дүрмээр ашиглаад have юм уу has гэдгийгээ туслах үйл үгээ урд нь оруулаад ирнэ гэсэн үг шүү дээ тийм ээ. Has she been waiting for me for a long time? Has she been waiting for me for a long time? Тэр намайг удаан хүлээж байна уу? Энэ болохоор нэг ing mind ороод гайхчихж магадгүй. Гэхдээ past perfect цаг маань болохоор perfect continuous гэж бас юм байдаг байхгүй. Тэгээ нэг 12 цаг байдаг гэж хэлжсэн шүү дээ. Тэр чинь болохоор одоо нэг энгийн цаг маань 3 өнгөрсөн одоо ирээдүй үргэлжилж байгаа цаг маань өнгөрсөн одоо ирээдүй 6 очлаа тий. Тэгээд perfect цаг маань төгссөн цаг маань өнгөрсөн одоо ирээдүг гэхээр 9 болж байгаа хэвчээ тийм. Энэ дээр нэмэгдээд perfect continuous төгссөн үргэлжилсэн цаг гэж юм байдаг байхгүй. Тэр нь өнгөрсөн одоо ирээдүг гэж гарч ирээд тэгээд 3 4 12 цаг гэж бас хэлдэг байхгүй. Ер нь бол тэгэхээр энийг бол нэг анхаарч төвшин нэг амар суух гэдэг шаардлага байхгүй. Гэхдээ ер нь ийм цаг бол байдаг. За have you finished yet? Have you finished it? Чи дууссан уу? Гэсэн үг байна. Have гэдэг асуулын verb байгаа. Өгүүлбэрийнхаа эхэнд хариулж ирээд чи дууссан уу гэж юм те. За, энэ хичээл маань ойлгомжтой байсан уу? Нилээн ач холбогдолтой, нилээн ингээд чухал дөрмийн хичээлийг би та бүхэндээ орлоо. Та бүхэн маань хэрвээ сайн ойлгоогүй болвол дахин үзээрэй. Дахин үзээд байх юм бол ойлгомжтой болж ирнэ. Та бүхэндээ энийг л сураад авчаарай гэж би амжилан захих байна. Тэгэх юм бол та бүхэн маань маш гоё зөв ярьдаг болох юм шүү. За дараагийнхаа дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.